Сайн байцгаана уу? Би та бүхэнд энэ хүүхдийн байршлыг тогтоодог Live 360 гэдэг аппликейшнийг хэрхэн яаж ашиглах талаар тайлбарыг оруулъя. За хэрвээ та iOS хэрэглэдэг бол App Store руугаа, за Android хэрэглэдэг бол Play Store руугаа орчих. За тэгээд Live 360 гэж бичгээр энэ 1.2 сая таталттай Live 360 Find Friends and Family гэсэн нэг юм аппликейшн байгаа. За аппликейшнаа татж аваад утсан дээрээ суулгангуудаа өөрийнхөө утас болоод имэйл хаягийг оруулаад аккаунтаа нээчихнэ гэсэн үг. За аккаунтаа нээхээр нэг иймэрхүү байдалтай харагдана. За энэ дээр хамгийн түрүүнд эхлээд хийх ёстой юм болохоор энэ create circle гэдэг хэсэг байгаа. За энэ маань болохоор яг өөрийнхөө гэр бүлийн гишүүдийг одоо бүртгэж аваад хүрээлэг нь бий болох хэсэг гэсэн үг байна. За би энэ дээр нэг доржгээд хүний юм зохиомл гэр бүл үүсгэжлээ. За энэ хүний гэр бүлийг үүсгэчингүү та хамгийн түрүүнд хүмүүсээ нэмнэ гэсэн үг. За энэ дээр add person гэдэг ингээд оруулангууд энэ нэг 6 үсэгтэй кодыг болохоор нөгөө бусад одоо энэ хүрээл дотор оруулах тэр хүмүүс рүүгээ явуулчих. Өөрөөр хэлбэл бусад хүмүүс маань бас энэ Live 360 гэдэг аппа татсан байх хэвээр. Тэгээ join хийхдээ энэ 6 үсгээ оруулчихна гэсэн үг. За ингээд join хийчингүүд энэ дээр чинь бүх хүмүүсийн чинь нэрс нь харагдаад эхэлнэ гэсэн үг. За эндээс хамгийн түрүүнд хийх ёстой гол зүйл нь юу юм бэ гэхээр энэ manage places гэдэг функц байгаа. За manage places гэдэг нь юу юм бэ гэхээр нөгөө гэр бүлийн чинь гишүүд яг хаана очингууд notification өгөх юм бэ гэдгийг хамгийн түрүүнд хийх гээд байгаа гэсэн үг. За тэгэхээр би энэ дээр одоо home гэдэг ингээд хийцэн. За би энэ Монголын нэг хаягийг оруулсан байгаа. За одоо жишээ нь хаягаа оруулахдаа заавал нөгөө юм албан хаяг оруулах шаардлага байхгүй. Энэ хүрээнд дотор байгаа энэний одоо нэг юм 1000 футын зай дотор байгаа ч гэдэг юм те. Яг энэ хүрээл дотор ороод ирэхэд л за энэ хүүхэд гэртээ орчижээ гэдгийг шууд notification өгнө гэсэн үг болж таа гэсэн. За сургууль дээр болохоор бас ялгаагүй ингээл сургуулийнхын байршлыг нь заагаад өгчнө. Тэнгүүд хүүхэд маань орчингууд нөгөө сургууль дээр очлоо гэдгийг харагдана гэж ойлгож болох нь. За тэгээд аппликейшн маань нэг иймэрхүү байдалтай харагдана. Гэр бүлийнхэн гишүүдний хаана байгааг нь харагдана. За тэгээд өглөө одоо жишээ нь манай хүүхэд бол гэрээсээ гарлаа гэхэд надад гэрээсээ гарчлаа шүү гэдэг notification ирнэ. Сургууль дээр очлоо шүү гэхээр сургууль дээр очлоо шүү гэдэг notification ирнэ. За үүнээс гадна одоо ингээд алхаад явж байгаа юм бол алхаа явж гинэ энэ хүүхэд чинь гэдэг аппликейшн notification ирнэ. Эсвэл машинд суусан байх юм бол энэ хүүхэд машиндаа сууж байгаа юм байна гэдэг тэр notification ирнэ гэсэн үг. За яг хуу бусад одоо AirTag, Find My iPhone-с юугаар ялгаатай юм бэ гэхээр яг нөгөө хүн гэдэг чинь өөрөө тодорхой маршруттай байдаг. Тухайн маршрутан дээр ирсэн тохиолдолд бид нэр тэр хүүхдийг аюулгүй байгаа гэдгийг мэдэх боломжтой учраас тэр маршрутын дагуу notification очдгоор энэ одоо аппликейшн илүү давуу талтай байгаа. За тэгээ энэ аппликейшн маань өөр үнэгүй хувилбартай. Би бол үнэгүй хувилбарыг ашигладаг. За бүр үнэтэй хувилбарууд нь ч бас энэ membership гэдэг бүлэг дээр нь харагддаг юм байлээ. За энийг л та бүхэн хэрэгжилж үзээрэй.